За гадаад зээлийн яг ашиглалтай холбоотой хуулийн асуудлаар бид бас тодорхой саналуудаа өргөн барихаас нь ахвалаад хэлсэн. Анх бол Монгол улсын бас стратеги ач холбогдолтой хоёр салбарт том төслүүдэд явуулъя гэдэг байл өргөн барьсан. Тэр нь юу вэ гэхээр нэгдүгээрт Эрдэнэ бүрэнгийн цахилгаан станцаас асуудал. Хоёрт нефтийн үйлдвэр, газрын тосны үйлдвэрийн асуудал. Эднийг бол хурдан явуулаад газар зээлийнхаа ашиглалтыг сайн ашиглаад үүссэн байгаа боломжийг ашиглаад хурдан дуусгах ёстой гэсэн байр суурин дээр дэмжиж ирсэн. Гэтэл энэ маань хурал дээр ороод сэлб дэддэг болоод нэмэгдээд ороод ирсэн. Тэгэхээр нийслэл Улаанбаатар хотод хийгдэж байгаа хэдэн их найдын хөрөнгө оруулалтууд өнөөдөр үр ашиг нь тодорхойгүй, хизээ дуусах нь тодорхойгүй, төсөв төртгөх нь багтахгүй тодорхойгүй. Эдийн засгийн хүнд нөхцөл байдал ийм байгаа учраас бид нар бол тэрийг дэмжихгүй. Яг тэр сэлбийг нь бол дэмжихгүй байгаа. Нөгөө хоёрыг дэмжиж идэг. Тэгээ нөгөө хөзүү дагуулж гуйг ихчээр ийм юм орж ирсэн учраас бид нар бол энэ дээр хүн амын зөвлөл бол яг гişүүд бол өөрсдийнхөө тэр гişүүнийхээ бүрийн эрхийн хувьд энэ байр суурийг илэрхийлээ саналаа өгöd яваараа гэсэн ийм байр суурьтай байгаа. Ер нь бол яг бүтээн байгуулалт том энэ ажлуудыг бол хүн нам бол дэмжсээр ирсэн. Том мега төслүүдийг. Гэхдээ бас дунд нь болохгүй байгаа зүйлүүдийг бол бид нар одоо томоор нь засгийн газар дэмжиж гэнэ гэд хамаагүй шийдвэр гаргаж болохгүй.